Технологи болон биечлэн суралцах аргуудыг хослуулан ангидаа хийсэн төслийн нэг жишээ бол 3D байр зүүн газрын зураг юм. Энэ нь нийгмийн ухааны төсөл байсан бөгөөд хавайн арлуудын газар зүй болон байр зүй зэргийг ойлгоход үндэслэсэн байдаг. Тэдгээрийг хэрхэн унших, хэрхэн хийх, тэдгээр нь юу болох гэх мэтийг ойлгоход чиглэгдсэн. Суралцагчдын оролцоог тусгахын тулд сурагчдаас хамгийн их сонирхол татаж байгаа 3 хавайн арлуудыг жагсаан түүн дээрээ судалгаа хийхийг хүссэн. Дараа нь тэдгээр 3 арлыг 2-оос 3 сурагчтай багуудад хуваан өгч хамтран ажилуулсан юм. Сурагчид маань компьютер сурах бичиг болон бусад их сурвалжийг ашиглан арал дээр судалгаа хийсэн. Ингэхдээ хайж олох болон бөглөх ёстой тодорхой мэдээлэл баримтуудыг агуулсан практик даалгавар гүйцэтгсэн юм. Үүнийхээ дараа сурагчид арлын талаар юу сурсан, хэдэн уултай, хэдэн том хоттой, ямар нэгэн гол, эсвэл чухал далайн эрэг, эсвэл сонирхолтой газруудын мэдээлэл зэрэг өөрсдийн судалгаан дээрээ үндэслэн 3D байр зүүн газрын зургийг бүтээх ёстой байсан. Эцэст нь тэд давстай зурмаг, будаг, шүдний чигчлүүр, туг зэргийг ашиглан өөр газруудыг тэмдэглэн судалгаагаа 3D байр зүүн газрын зураг болгон хувиргасан. Энэ нь тэдэнд хамтран ажиллах, мөн инженерчлэл, зохион бүтээх, дадлаг хийх боломжийг олгосон. Сурагчид багаараа ажиллах байсан болохоор олон нийтийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, асуудлыг шийдвэрлэх, газрын зураг бүтээх үйл явцын туршид хамтран ажиллаж байсан. Газрын зураг бүтээх үйл явцад тодорхой шалгуурууд тавигдсан байдаг л да. Маш олон хот, уулс, газар зүйн өөр өндөрлгүүдийг багтаах, мөн арлын эргэн тойронд янз бүрийн далайн төвшинг харуулах ёстой байсан. Тэдний хийсэн газрын зураг дууссаны дараа сурагчид өөрсдийн хийсэн арлынхаа талаар бусаддаа зааж тайлбарлах шаардлагатай байдаг. Учир нь ангид хавайн бүх 8 арлын талаар бүрэн мэддэг нэг ч сурагч байхгүй. Тиймээс 8 баг өөрсдийн бүтээсэн арлаа харуулах, тэднийг тайлбарлахтай холбоотой ямар нэгэн зүйл бүтээх хэрэгтэй болсон. Тэдэнд 2 сонголт байсан. Google-ийн слайд шоу эсвэл видео үүсгэх. Бид видеог ашигласан бөгөөд энэ нь сурагчид хандах боломжтой үнэгүй програм юм. Энэ нь iMovie шиг ямар нэгэн видеог засварлах, үүсгэх, урдчлан хийсэн клип хийх, эсвэл өөрийн клип хийх, текст болон аудио оруулах боломжуудтай байдаг. Багууд ангийнхаа бусад сурагчдад өөрсдийнхөө арлынхын тухай заахын тулд Google Slide эсвэл видео хийж болно. Дахин хэлэхэд тэд энийг бий болгохын тулд багаараа ажиллах байсан. Багууд видео бичлэг эсвэл танилцуулга слайд хийсний дараа өөрсдийн бүтээсэн 3D газрын зургийг танилцуулж видео эсвэл слайд шоугаа үзүүлж байсан. Эцэст нь багууд эдгээр зүйлсийг технологи ашиглан хийсний дараа албан ёсны илтгэл тавьж видео эсвэл танилцуулга слайд үзүүлэх, ярих илтгэх чадвараа хөгжүүлж байсан. Хэдийгээр технологиг ашигласан ч гэсэн сурагчид бусадтай харилцах, сонсох, ярих чадвараа давхар ашигладаг. Багууд өөрсдийн бэлтгэсэн видеог үзүүлэх, слайд танилцуулсны дараа бусад сурагчид тэднээс асуулт асуух, эсвэл санал зөвлөмж өгч байсан. Бусад сурагчдын хувьд багуудыг илтгэл тавьж байхад тэмдэглэл хөтлөх, өөр арлуулын талаарх мэдлэгээ нэмэгдүүлж байлаа. Багуудын гишүүд ангийнхаа сурагчдын асуултанд хариулахын тулд эдгээр арлуудын талаарх мэдээллийг бүрэн авах шаардлагатай байв. Тэгэхээр та бүгдийн харж байгаагаар энэ хичээлээр сурагчид технологи болон практик дээр бага зэрэг суралцах, барилгын инженерчлэлийн талаар ойлголт авах, технологийн судалгааг тодорхой байдлаар хийх, ангидаа танилцуулга хийх, сурагчдын асуултанд хариулах, бусдын заавар зөвлөгөөг сонсох, харилцан ярих, хэрхэн технологи ашиглан бүтээл хийж болохыг харлаа. Энэ үнэхээр гайхалтай төслийн хичээл болж өнгөрсөн. Тэгэхээр манай сурагчдад үнэхээр их таалагдж, тэд технологи болон цаас харандаагаар бүтээл хийж чадсан. Тэд үргэлжил би энийг компьютер дээрээ хайж болох уу? Эсвэл би энийг хийхдээ компьютераа ашиглаж болох уу гэдэл асуудаг. Би ч тийм ээ, тэгээд ашиглаад хийл гэж хэлдэг. Технологи нь хэн нэгэнд зүгээр нэг хариулт, эсвэл тэдний харж хуулж авдаг зүйл биш юм. Сурагчид энийг өөрсдийн судалгаагаа сайжруулах, суралцах чадвараа нэмэгдүүлэх, мэдлэгээ дэвшлүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байна.